Нэмийн үртгэн албан татврын тухай хуулийн хэрэгжил эхлээд даруй 3 сарын хугацаа өнгөрөөд байгаа юм а. Харин энэ хооронд асан тодруулах 7 удаагийн суглааны тохирол явагдаж өнгөрсөн юм. За 7 дахь удаагийн суглаанаас 260, 241 эр суглааны дугаарт хэрэглэгч 400 сая төгрөгийг хожих хэрэгтэй болсон билээ. Амгалан дуурлах оргил худалдааны төвөөс худалдаа авалт хийсэн энэхүү суглааны эзэн одоогоор тодорхойгүй байгаа тухай албаны хүн хэлж байна. За тэрхүү худалдаа авагчийн тухайд тохирол болсон энэ сарын 20-ны өдрөөс 30 хоногийн дотор өөрийн бээр нэмийн үртгэн албан татврын баримттайгаа татврын ерөнхий газар дээр ирэх юм уу? Баримт цэгийн бүртгүүлсэн тохиолдолд хэн болох нь тогтоогдож шагналыг гартаа авах юм байна. 400 саяын азтан маань одоо үндсэндээ баримтаа баримтаа бол одоо гар дээр нь байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэдмэн бас нэг юм ойлгох хэрэгтэй. Гар дээр байгаа баримт маань шууд таны одоо нэг Азийн тасалбар гэж ойлгож болох ийм ойлголт байна. Тэгэхээр энэ азтан маань одоо биднес баримтаа бариад манай дээр хүрээд ирж болно. Эсвэл баримт цэгийн маань бүртгүүлээд тэгээд биднестэй холбогдож бас болно. Тэгэхээр бүхэл энэ боломжууд нь тэр хүнд байгаа. Тэгэхээр энэ хүнийг амгалан дахь оргил худалдааны төвөөс авсан энэ баримтаараа одоо ацтан болсон байна. Тэгэхээр энэ ацтныгаа биднес одоо 30 хоногийн хугацаанд хүлээн та бичлж ирж болно. Эсвэл баримтаа бүртгүүлээ хүрээд ирж болно. Тэгэхээр энэ иргэн маань ирсэн тохиолдолд хуулийн дагуу 400 саяын мөнгийг яг одоо татврын ямар нэгэн одоо татваргүйгээр шууд бүрэн ихээр авах юм боломжтой байна. Тиймээс магадгүй амгалан дахь оргил худалдааны төвөөс худалдан авалт хийсэн хэрэглэгч үзэгч та бүхэн дунд байж магадгүй. Хэрвээ танд тухайн баримтууд одоо байгаа бол дахин нэг харж кодоо шалгаж үзэх хэрэгтэй байгааг дуулгах байна. Ямар ч тач 400 сая төгрөгийг олгохдоо ямар нэгэн шимтгэл авахгүйгээр олгоно гэж байна. За харин нэмийн үртгэн албан татврын баримт хэвлэх кассийн машины үнийн тухайд гомдолтой байгаа иргэдэд дахин нэг мэдээлэл хүргэх зорилгын үүднээс дараах асуудлыг тодорхойлсон юм а. За тэгэхээр энэ нэмэгдсэн үртгэн албан татврын систем нь одоо хэрэгжиж үндсэндээ 3 сар гарсан болж байна. За энэ хугацаанд 33 мянган кассийн машин системд холбогдоод байгаа. 33 мянган кассийн машин гэдэг бол үндсэндээ одоо нөөц суутган төлөгч аж ахуйн нэгжүүд маань баг бүрэн хамрагдсан гэж ойлгож болно. За одоо үлдэж байгаа буюу жижиглэн худалдаа, лангуу, бичил бизнес эрхлэгч ийм этгээдүүд маань одоо энэ систем рүү орох асуудал маань одоо эд яригдж байна. Тэгэхээр энэ системийг яхад заавал 2 сая 500 мянган төгрөгийн кассийн машин авах ямар шаардлагагүй. Тэгэхээр энэ хамгийн хэлбэрхэн үн бол ерөөсөө үнэгүй буюу баримт сегментийг ашиглаад та баримтаа одоо хэвлэх юм боломжтой. Өсчний газар жишээлбэл нэг өдөртөө 30 хүндэл үйлчилж байгаа бол за тэр биднес энэ үнэтэй гэж хэлээд байгаа кассийн машин бол намын эсвэл миний дэлгүүргээд өдөрт 300 хүмүүст үйлчлдэг юм систем нь өөрөө тийм хүчин чадлыг даадаг болж таарч байна. Ямар ч тач 400 сая эзэн гарч ирсэн хэмээх сошиал орчинд мэдээлэл ташаавлалтаа хэрвээ таны худалдаа авсан баримтын код таарчвал татврын ерхий газар дээр түргэн очоорой гэж зөвлөх байна. Харин зарим иргэдийн тухайд 400 саяыг олгох хэсгэд эргэлзээтэй байна гэж байр суурийг илэрхийлж байлаа.